Сонсогдов. Энд байгаа зарим хүн ертөнцийн эзний Ерүсийн хүчирхэг хаант улс хэрхэн байгуулагдахыг эсэн мэнд үз гэж хэлжээ. 6 хоногийн дараа Есүс, Петр, Яаков, Иоганн нарыг дагуулж өндөр уулын оройд зэлүүд газар очлоо. Есүсийн төрх байдал хувирахад хувцас нь гэрэл цацарсан цагаан өнгөтэй боллоо. Хинч ийм өнгөөр хувцсыг цайруулж чадахгүй байлаа. ертөнцийн эзний зарлаг байсан элэг ах Мөшех хоёр гэнэт бий болж Есүстэй ярилцаж байгааг Петр, Яаков, Иоганн гурав харж "Хүндэт багшаа, бидний энд байгаа нь их сайн хэрэг. Бид та нарт тус бүрд чинь орох газар барьж өгөх үү?" гэж Петр асуулаа. Тэд маш их айн сандарч Петр үүнээс өөр юм хэлж чадсангүй. Гэтэл тэнгэрт үүл гарч ууланд байгаа хүмүүстээр сүүдэрн дайрлаа. "Энэ бол миний хайртай хүү мөн. Түүний үгийг анхааран сонсогдов." Гэх дуун үүлнээс ирхэн сонсогдлоо. Үүл гэнэт алга болж Петр, Яаков, Иоганн гурвыг харахад Есүсээс өөр хинч байсангүй. Тэр дөрөв уулын оройгоос буух үед Есүс "Би ертөнцийн эзний илгээсэн хүн. Намайг хороогдсны дараа ертөнцийн эзэн дахин амьлуулах үеийг хүртэл саяын үдснээ хүнд ч хэлж болохгүй" гэж хэллээ. Тэгээд ч тэд хүнд ярьсангүй. Хороогдсны дараа ертөнцийн эзэн дахин амьлуулна гэж хэлсдгийг нь тэр гурав хоорондоо хэлэлцэж, "Та удахгүй хороогдох болвол манай сургаал номлогчид яагаад ертөнцийн эзний эртний зарлага элэг ах дахин ирэх болно гэж сургадгүй?" гэж Есүсээс асуужээ. Тийм ээ. ертөнцийн эзний илгээсэн аврагч ирэхээс өмнө элэг ахтай адил нэгэн хүн ирж хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй байсан юм. ертөнцийн эзний илгээсэн хүнийг хүмүүс үзэн ядаж үхтэл тамлах болно гэж түүний сургаалд бичсэн байдаг. Харин элэг ахтай адил зарлага аль хэдийнэ ирсэн боловч хүмүүс харгас хэрцгий хандсан учраас тэр сургаалд бичсэн бүхэн үнэн байсан гэж Есүс хариулжээ. Тэд бусад дагалдагчид дээр буцаж ирэхэд олон хүн хамт байлаа. Хэдэн сургаал номлогч дагалдагчидтай маргалдаж байлаа. Тэр даруй хүмүүс Есүсийг үзээд гайхан өөдөөс нь гүйн очицгоолоо. "Та нар юунд маргалдав?" гэж Есүсийг асуухад, "Багшаа, би танд хүүгээ авчирлаа. Хүү минь моёрын сүнстэй болсон. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгов. Моёрын сүнс хүүг минь унагахад амнаас нь хөөс цахарч шүдэ хавирч бие нь хөшдөг. Хүүгээс минь моёрын сүнсийг зайлуулж хайрлана уу гэж би таны дагалдагчдаас гуйлаа. Харин тэд чадсангүй" гэж хүүгийн эцэг хэллээ. Яасан итгэлгүй болсууд вэ? Би хэр зэрэг удаан та нарын энэ байдлыг тавьчих вэ? "Хүүг нааш авчир" гэж Есүс хэллээ. Хүмүүс хүүг авчирхад ёрын муу сүнс нь Есүст ойртохдоо тэр хүүг газар болгон өнхрүүлж амнаас нь хөөс сахарч байлаа. "Хүү чинь ийм болоод хэдэн жил болж байна?" гэж Есүс эцгээс нь асуухад, "Хар нялхаасаа ийм байсан. Зарим үед муу ёрын сүнс нь хүүг устгах гэж галуусан доторч унагадаг. Та чадвал биднийг өршөөнд тусална уу?" гэж эцэг нь хэллээ. "Та чадвал гэв үү? Бат итгэлтэй хүнд ертөнцийн эзэн юу ч хийж өгнө" гэж Есүс хэллээ. "Би итгэж байна. Миний итгэл бага боловч надад туслаач" гэж эцэг нь дуу алдахад Есүс олон хүн гүйлдэн ирж байгааг үзээд муу ёрын сүнсийг буруушаалаа. "Дүлий хэлгүй муу ёрын сүнсээ энэ хүүг орхигдов. Хизээч бүү буцаж ир" гэж тэр тушаалаа. Муу ёрын сүнс чанга хашгирч хүүг салгануулан орхиж явхад тэр үгсэн мэт хөдлөхгүй болоход хүмүүс "Хүү нас орчихлаа" гэлцлээ. Харин Есүс хүүгийн гараас барьж босгох гэтэл тэр өөрөө босоод ирлээ. Есүс нэг айлд байхад "Бид яагаад тэр муу ёрын сүнсийг зайлуулж чадсангүй вэ?" гэж дагалдагчид асуулаа. "Ийм муу ёрын сүнсийг зайлуулахдаа ертөнцийн эзэнтэй ярилцаж мацаг барихаас өөр арга байхгүй" хэмээн Есүс хариулжээ.
Есүс дагалдагчдынхаа хамт Галил аймгаар явхдаа тэдэнд тусад нь олон юм зааж сургах хэрэгтэй байсан тул хүнээс зайдуу явахыг хүсэж байлаа. Удахгүй ертөнцийн эзний илгээсэн хүнийг ноёрхох эрх хүмүүст бий болж түүнийг ална. Харин хороогдсноос нь хойш 3 хоногийн дотор ертөнцийн эзэн дахин амьлуулна гэж Есүс дагалдагчдаа хэллээ. Дагалдагчид түүний хэлснийг ойлгоогүй бөгөөд учрыг цааш лавлан асуухаас зүрхшээж байлаа. Есүс дагалдагчдын хамт Хафарнаум хотод ирж нэгэн айлд орохдоо "Энд ирэх замдаа та нар юун тухай маргалдаж байсан бэ?" гэж тэднээс асуулаа. "Бидний хэн маань тэргүүн бэ?" гэж маргалдаж байсан учраас тэд хариулахаас баахан зовж байлаа. Есүс газар сууж 12 дагалдагч ам дуудаад "Ахлагч болох дуртай хүн өөрөө бүхнээс доорд бүхний зарц байх хэрэгтэй" гэж хэллээ. Тэгээд нэг хүүхдийг тэврэн дагалдагчдын өмнө авчираад "Миний өмнөөс хүүхдийгч болтугай хүлээн авсан хүн намайг хүлээн авсантай адил. Намайг хүлээн авсан хүн ертөнцийн эзнийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг" гэж хэлжээ. Багшаа, нэгэн үл таних хүн таны нэрийг хэлж олон муу ёрийн сүнс зайлуулж байгааг бид үзлээ. Тэр манайхны хүн биш учраас бид ажлыг нь зогсоохыг хичээв гэж Иоганн хэллээ. Сонсогтун. Түүний ажлыг бүү зогсоо. Миний нэрээр одоо Еруусын юм хийж байгаа хүн намайг хожим тийм амархан эсэргүүцэхгүй. Биднийг эсэргүүцээгүй хүн бүр бидний талынх мөн. ертөнцийн эзний илгээсэн аврагч надтай холбоотой та нарт аяг ус өгсөн хүнч хожим түүнээс шагнал хүртэх болно. Надад дөнгөж сая итгэсэн хүүхэд шиг хүнээр гим хийлгснээс далайд термин чулуутай хамт хаягдсан нь хүмүүст дээр. Гар чинь гимт явдал үйлдсэн бол гараа өөрөө тасдаж хай. Тахир татуу амьд байх нь мөнхийн галтай зовлонд 2 гартаа орсноос хавьгүй дээр. Хөл чинь гимт явдал үйлдсэн бол хөлөө өөрөө тасдаж хай. Яримдаг зэрэмдэг амьд байх нь мөнхийн галтай зовлонд 2 хөлтөө орсноос хавьгүй дээр. Нүд чинь гимт санаа төрүүлсэн бол нүдээ өөрөө ухаж хай. ертөнцийн эзний Еруусын улсад нэг нүдтэй орох нь мөнхийн галтай, мөнхийн өт хорхоотой зовлонд 2 нүдтэй орхоос хавьгүй дээр. Хүн олон ямиг давсаар ариутгадгийн адил ертөнцийн эзэн гэмт хүнийг галаар шийтгэв. Давс бол чухал эдэ. Харин давсны амт чанар алга болбол ариутгах чадвар үгүй болно. Та нар хүн чанараа давс шиг хадгалж бие биедээ хайртай байх тун хэмээн Есүс сорхол.